монголчууд бол шинийг эрэлхийлэх төрөлхтсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Тунцгийн цагаан. Сайн бацхан уу өрхөн үзэгчтэй, өнөөдрийн манай хүнд зочин Сэнгийн Эрдэнийн Батүйл маань хүрэлцэн ирсэн байна. Цагаан морин жилийн хувьсгалын өдөртөгчдийн нэг. Тэгээ өнөөдөр бол хувьсгалын тухай ярихгүй, дэлхийг дөргиосон амжилттай бизнес эрхлэгчдийн нэг болох Ричард Брансны тухай ярина. Тэгээ сайн байна уу та? Сайн байна уу? Танаас шууд асууя. Та энэ Ричард Брансны тухай анх хизээ яаж сонссон бэ? Ричард Брансон чинь яг миний одоо сонирхдаг тэр хоббитэй их ойр бизнес. Тийм учраас таныг үрсэн. За. Тэгсэн баха. Би яагаад нэрээ тэгсэн биш үү? Ричард Брансон ч одоо Virgin гэдэг нөгөө нэг Records одоо пянц хийж тийм ээ одоо тэгээд энэ зарж ингэж одоо анх хөрөнгөчсөн шүү дээ. Анх оюутан байхдаа тэр чинь нэг юм пират маягийн юм хийжсэн шүү тэр чинь гэдэг шиг санаад байна. Тэ намтар нь нэлээд пират маягийн юм хийжсэн. Тэгээ миний санаж байгаагаар хамгийн анхны их одоо сайн дийл нь бол Rolling Stones-тэй хийсэн гэрээ гэдэг шиг санаад байна. Та одоо миний мэдхийн бас пянц цуглуулдаг. Дуу яадаг. Тэгээ одоо ерөөсөө хөгжим пянц бол ерөөсөө rock pop Beatles хамгийн одоо 40 мянга цуглуулдаг, наймаалцдаг, солилцдог. Тэгээ энэ одоо Брансон болохоор оюутан байхдаа бас ингээд пянц цуглуулдаг, пянц зардаг. Сүүлдээ пянцны дэлгүүр нээгээд. Тэгээ пянцны дэлгүүр нээгээд. Тэгээд тэр нь сайн амжилттай явахгүй байж исэн чинь бичлэг хийдэг студ хийсэн их амжилттай болсон л доо. Би андуураг бол одоо танай гэргүүл бас ингээд сонор студ гэж бас байгуулж исэн тий. Бас их төстэй ингэж харагдаад. Үгүй харин тэгээд ямар санда сонор студ байгуулаад энэ бизнесийн талын судалгаа одоо бизнесийн талаар мэдлэгтэй юм хөгжмийн бизнесийн талаар мэдлэгтэй болохын тулд одоо хамгийн түрүүн авсан ном нь Ричард Брансны ном шүү дээ ч бол удаагийн. Ричард Брансны өөрийнх нь одоо намтар бизнесийн тухай ном. Ричард Брансон чи яг тэр чиглэлийн бизнесүүд дотор одоо домоглох байхгүй юу? Ричард Брансон дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн өвөрмөц сэтгэлгээтэй бизнес эрхлэгчдийн нэг юм. Тэрээр 1950 онд Их Британий Лондон хотод төрсөн. Брансон ердөө 16 настайдаа сургуулаа орхиж, студент нэртэй залуучуудад зориулсан сэтгүүл гаргаж эхэлжээ. Энэхүү сэтгүүл нь тухайн үеийн залуусын дуу хоолой болж алдартай уран бүтээлчид нийгмийн зүтгэлтнүүдтэй ярилцлага хийдэг байсан нь түүний анхны амжилт болжээ. Үүнээс олсон туршлага дээрээ тулгуурлан хөгжмийн бизнес рүү орж Virgin Records компанийг байгуулсан нь богино хугацаанд дэлхийд алдартай болж тухайн үеийн хамгийн нэр нөлөөтэй хөгжмийн компаниудын нэг болсон байна. Гэвч Ричард Брансон зөвхөн хөгжмийн салбараар хязгаарлагдсангүй. Тэрээр агаарын тээвэр, аялал жуулчлал, харилцаа холбоо, банк, санхүү, фитнес, медиа, сансрын технологи зэрэг маш олон салбарт бизнесээ өргөжүүлсэн юм. Түүний байгуулсан Virgin Atlantic авиакомпани дэлхийн томоохон агаарын тээврийн брэндүүдийн нэг болж чадсан. Мөн Virgin Galactic компаниараа дамжуулан энгийн хүмүүсийг сансарт аялуулах зорилго тавьсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан билээ. Ричард Брансон бизнес хийх арга барилаараа бусдаас их ялгардаг. Тэрээр алтхаас айхгүй байх нь амжилтын эхлэл гэж үздэг бөгөөд олон удаа бүтлгүйдэж байсан ч бууж өгөлгүй шин санаа туршсаар иржээ. Мөн Брансон адал явдалт амьдралаараа алдартай. Тэрээр халуун агаарын бөмбөлгөөр Атлантын далайг гатлах оролдлого хийж далай тэнгисээр урт аяллууд зохион байгуулж байсан. 2021 онд өөрийн байгуулсан компани сансрын хөлгөөр сансарт нисэж хүүхэд насны мөрөөдлөө биелүүлсэн нь дэлхийд даяар шуугиан тарьсан үйл явдал болсон юм. Өнөөдөр Ричард Брансон зөвхөн тэр бунтан бизнесмен биш, харин шинийг санаачлагч, зоригтой манлайлагчийн бэлэг тэмдэг болсон хүн. Танаас ялгаатай нэхлээр энэ хүн чинь бас нэлээд адал явдалтай
зүйл хийдэг, ам эрсцсэн, таа ч гэсэн бас ам эрсцсэн зүйл хийж исэн. Яхара би адал явдал бүдгий. Тэр ер нь бол ийм хөгжмийн хоббитой улс чинь бол энэ уйтгартай амьдрах дургуулсан шүү дээ. Тийм байх шүү. Тийм шүү дээ. Заавал ер нь тэгэл иморал тийм ээ. Бусдаас Адал явдалтай ороод тэгэл ер нь хөгжим чинь хүнийг их өөрөөр хөглөдөг шүү дээ. Тийм учраас энэ хүн ч одоо ингээд далаа ам өрссөн нислэг хийгээд амнасаа утсан юм бол гэмээр юм дандаа хийж идэг хүн шүү. Би бол тийм эрс сонсоогүй л дээ. Анх энэ хүн яг 2021 онд яг улсын баяр тэмдэглэх гэж исэн чинь яг 7 сарын 10-11-нд энэ Брансон чи ингээд сансарт багаараа анх удаа ингэж хөөрөөд тэгэд онгоцоор ингэж одоо Virgin Galactic гэж онгоцоор яалаа гэд настай хүн ингэж гараад тэгээ би тэрнийг ингэж анх тэг сонирхож ирсэн л 5 жилийн урд анх энэ хүний тухай мэдээд тэгээ сүүлд энэ ном орчуулсан чинь бүр тийм адал явдалтай хараадсэн чинь үүлтэй их адилхан тэгээ пянз яадаг тэгээ тэр пянзыг ч бас гадаадд зарах гээд ингээд татвараас чөлөөлчөд дотроо зараад бас фактлаад наач болохоос болохгүй л үзчихсэн. Тэгээд ер нь бол хөгжмийн бизнес чинь өөрөө яг үнийг хэлэхэд тун амаргүй бизнес. Хөгжмийн бизнесээр амжилт олно гэдэг бол хэцүү. Ялангуяа за жишээ нь би 70-аад оны статистикийг Брансны тухай ном уншиж байгаа тэрнээс л мэдж авсан статистик л да. Жишээ нь бол одоо Америкт 70-аад оны үеийг ярьж шүү 80-аад оны үеийг. 80-аад оны за Брансны л үед. Тэгэхэд Америкт бол нийт одоо хөгжмийн салбарын орчин үеийн хөгжмийн салбарын бизнесийн эргэлт нь 12 тэрбум доллар тэр үед. Англид 2 тэрбум доллар. Тэгэхээр Брансон ч нь бол бас л тэр их том өрсөлдөөн дотор тийм үү. Тэгээд тэр Америкийн зах зээл рүү гарч хаснаас томорчдохгүй шүү дээ. Гэхдээ энэ Брансон чинь бас ингээд сургуульд сурахтаа бас хичээлдээ их тааруу байсан байгаа. Тэгсэн та бол сайн ингээд физикийн ингээд сураад ингээд багш болсон. Тэгээ энэ бас жоохон хичээлдээ тааруу. Тэгээд нэг сургуулаа ерөнхий боловсролын сургуулаа төгссөн чинь багш нь чи нэг бол одоо шоронд орно, нэг бол саятан болно гэж хэлсэн. Тэгээ энэ хүн бол баг шоронд орох шахаад тэгээ сүүлдээ саятан биш бүр тэр бомтон болсон л доо. Тэгэхгүй ер нь би ч бас Брансныг уншиж байхдаа би ч бас сургуульд их ганцаараа таархан байгаагүй юм биш үү. Бранс хүртэл ийм бас л их таарах. Бид нар ер нь ерөнхий боловсролын сургуульд байхдаа бид нар чи ер нь хөгжим сонсон, тэнэн тийм үү. Одоо энэ сахилгагүйт нь тэрнээс хөө номын ар суугаад байдаг ус биш байсан. Тэг их адилхан байсан бохгүй тэр үгээрээ. Эрдэнийн Батүл Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг улс төрч нийтлэлч. Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод төрсэн физикч мэргэжилтэй ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн том хүү. Монгол улс тайван замаар ардчилсан өөрчлөлт хийж олон намын тогтолцоотой болж хүний эрх үг хэлэх эрх чөлөөний шинэ үе хэлэхэд түүнийг гүйцэтгэсэн үүрэг нэн их билээ. 1998 онд батлагдсан хэвлэлийн эрх чөлөөний хуулийн автор. Тэрээр Улсын хурлын гишүүнээр сонгогдсон ажиллаж байснаас гадна 2012-оос 2016 онд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн засагдаргаар ажилласан. Энэ хугацаанд автозам, гэр хорооллын шинжилэл, нийтийн тээврийн өөрчлөлт зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлсэн. Түүнийг дэмжигчид ардчлалын төлөө зоригтой тэмцэгч гэж үнэлдэг бол шүүмжлэгчд нь хатуу барь суурьтай, маргаантай улс төрч гэж үздэг. Гэсэн хэдий ч Батүлийн нэр Монголын ардчлалын түүхтэй салшгүй холбоотой маргах аргагүй үнэн. Түүний амьдралын түүх нь нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжсэн Монголын шинэ үеийн улс төрийн өнгөийг илэрхийлдэг гэж хэлж болно. Батүл мөн олон далдартай хөгжмийн хорхоотон пянз цуглуулагч. 1970-ад оны Монголын залуусын төлөөлөл тэрээр Улаанбаатарын анхны бидлсэн шүтэн бишрэгчдийн нэг. Талын Монголд дэлхийн соёл дэлгэрэх үйл явцын гэрч юм. Гэр бүлийн хамт Монголын анхны дуучлалын мэргэжлийн институт сонор рекордыг үүсгэн байгуулж байжээ. Тэгэхээр энэ Брансон ингэ хөгжим сонирхож байсан гівгээд ингээд авиа компани байгуулна гээд тэгээд ингээд түрээсээр Boeing юу аваад тэгээд одоо British Airways-тэй өрсөлдөх том авиа компани байгуулна гэж тийм огцом шийдвэр гаргаад гэтэл ингээд гараан дээрээ бас тэр нэг онгоцсон
нисэх гэжсэн чинь нөгөө нэг нүүдлийн шуудаа таараад хохироод баг ингээд дампуурах шахаж исэн л дээ. Та яасан гэхээр хөгжим сонихдоо тэгээд мууис төгсчөөд тэгээд шууд одоо ингээд Хөвсгөл аймгийн Эренчин төм сум гээд Монгол улсын хамгийн хоймор нутагт ингээд очоод багшаар явсан л да. Тэр чин та чин одоо танаа авч одоо нэртээ сэхэтэн зохиолч нөлөөтэй гэрвэл тийм одоо шийдвэрийг өөрөө гаргасан юм уу танаа аав гаргасан юм уу? Энэ яагаад одоо Эренчин төм сумд ингээ багшлахаар явсан юм бэ? Ер нь бас сонирн байж магадгүй шүү дээ. Тэр Та чи хотын унган хүүхэд шүү дээ. Эренчил сум руу багшлах санаачлал бол манай эхнэрийнх. За, дээг. Манай эхнэрийнх тий, дээгийнх. За. Тэр чи яасан гэхээр би нөгөө сургууль төгсөөд барилгын 1-р таймст багш байж байхдаа мөрөөдөө тоглолцвоо. Бас хууль зөрчөө да. Тэгээд мөрөөдөө тоглоод додчихсон. Мөрөөдөө тоглоно дон гэдэг чинь аимшигтай юм шүү дээ. Хүзэр тоглох юм уу? Хүзэр боо гэж хятадын тоглоом байсан. За, өстөм. Энэ үед тэр үед одоо тэр 80-70-аад оны сүүлээр чинь манай Дэнжимингаар буу тоглолтын хятадуудаас л монголчууд чинь буу гэж тоглоом сурлаа шүү дээ. Тэгэл бүгдээрээ тоглолдог. Би тэр манай тэмсийн багш нар маань нэлээд тэр тоглоомны нэлээд том бүлэг манай тэр яваар байж таарад би тэгээд тэр яа орчихгүй юу. Ингээд ерөөсөө 2 жил бол одоо донтоод мөрөдө тоглоомд нэвт ороод Гэхдээ би одоо чи боддоо би энэ толгойтын 5 сараас 40 мянгатын ихтлгүүрийн урд хүртэл тоглоомд гутлаа алдчихад хөл нүцгэн алхаж ирж байлаа шүү дээ. Хөлний таг гарч. Яг би тоглоом мөрөдөө гутлаа алдчихсан юм чи. Анхудаа сонсч шүү дээ. Хамаг юм үгүй тий тэр чинь. Би одоо яасан гэхлээр танаа аав амьдрал манай эдний номон дээр байгаа л та тэрэн дээр. Тэгээ ямар сандаа чинь донтохороо бол ерөөсөө тэр хорвоо ертөнцийг мартсан шүү дээ ер нь бол. Тий. Ерөөсөө тэр мөрөдөө тоглоом руу л очихгүй. Тэгэл өөрхий үгүй яа одоо тэгэл харин 2 жил тоглоод бүр донтоод тэгэл эхнэр маань за боли одоо энэ амьдралаа аврахгүй болохоо байлаа. Тэгээ хөдөө яваад дарахтууд зуны дунд ороод. Тий. Гэхдээ миний анин тэр гаргасан шийдвэр чинь бол манай эхнэр чинь бол одоо 40 мянгатын унган одоо охин хөгжим бүжгийн дунд сургууль мургуулаар одоо хүмүүцсэн. Одоо эрх танхил гэж ойгүй. Тэгэхэд одоо нөхрийгөө аваад хүүхдээ аваад тэгэл тэр Эренчлөм гэдэг чинь тэр үед шүү дээ. Ер нь хүмүүс цөлөгддөг газар байсан юм шүү дээ. Лохоц Эренчлөм бүжгэлжсэн тийм үү? Их олон хүн цөлөгдөжсэн. Лохоц Баян зүрх ер нь Эренчлөм хамгийн Баян зүрх тий. Яг очин Баян зүрх л дээ. Тий. Ер нь Эренчлөм рүү хөрөх хэцүү шүү дээ. Тий. Эренцэн дарж гээл багш байна. Одоо ингээл гих мэтчил ер нь жоохон бүтлгөө цусууд тийш цөлөгддөг. Тийм хязгаар нутг байлаа шүү дээ. Тэр хэдэн жил багшлав? 3 жил. Тэгээ буцаж ирээд одоо оронд. Тэгэл одоо оронд даж байгаад одоо нууц бичиг. Тэгээ нууц бичиг дараагаад. Тэгээд ингээд одоо орныхаа захирлынхаа бичгийн машинаар ухуулах хуудас хэвлээд тэгээ тараасан. Тий. Тэгэл баригдахгүй. Тэгээ нэг хөгжилтэй юу ярьдаг шүү дээ. Өөрөө ингэж нөгөө цавуу хэрэггүйг өвөл мэдсэн гэж шууд ингээд норгоод наачдаг юм чинь цавуудах гэдэг. Цавуудах гад тий. Тэр нэг жоохон ярьж байгаа шүү. Ухуул хууц бичсэн, машинцсан, хувилсан. Тий, одоо өөрөөр нэг шинэ үе гэдэг ухуул хууцыг чинь би одоо орон судлах хоригл дээр очиод тэнд байдаг гэсэн шүний ээлжинд гарна од дурандах шүү дээ. Юу од дурандах? Нөгөө ч очиод тэгээд нөгөө манай одоо орон судлах хориглын захирал маань баасан жуугаа байсан баасан жуугээд Монголын мундаг эрдэмтэн би яг одоо орны. Энэ ер нь одоо орон судлалын үндсийг тавьсан нэмж ядгартгаатай тавьсан юм шүү дээ. Тэгээ баасан жуугах бичгийн машинын дээр нь одоо орны л бичгийн машин л та тэгээд тэр чи яг хуу дарга дээр байж идэг тэгэл тэр бичгийн машин дээр нь шүн суугаад нөгөө шинэ үе ухуул хуудасныхаа ихийг тэрэн дээр бичээд тэгээд шинэ үегээд тэр доор нь тавьчихсан биччихсэн. За энэчтэй хэний ухаал хооцох уу гэж хэлсэн. Ер нь шинэ үегээд тавьчихсан байхгүй. Шинэ үегээд тавьчихсан тийм. Тэгтээ тэр үед чинь өөрхий юугаа мэдэх нөгөө
тэр үед ер нь Монголд байсан бүх бичгийн машин бүгд нийгмийн аюулаас хамгаалах яамны одоо код нь бичгийн юм бүх юм байдаг. Тэгээ дардсан хадгалагддаг. Дардсан хадгалагддаг бүгд бүртгэлтэй. Тэр нь нийгмийн аюулаас хамгаалах юм дээр бүртгэлтэй. Тэгэхээр тэр чинь тэрүүгээр нөгөөд нөгөө хулгууц чинь тэм дээр бичээд тэгээд танах байгаагүй юм биш үү? Ганц танаа машин байгаагүй юм биш үү? Гүг харин хэлж байгаа ганц манай одоо бичгийн машин биш тийм ээ. Бүх бичгийн машин чинь нийгмийн аюулаас хамгаалах нь бүртгэлтэй. Тэрүүгээр нөгөөл олчихгүй да. За за. Тэгэл одоо манай одоо орны захирал хэрэгт ороод тэгэл би чи одоо орноос гарахаас өөр аргагүй боллоо шүү дээ. За тэгээд ингээд ардсан хөдөлгөөн өрнөд ингээд явсаргаад өнөөдрийг ингээд хүртэл явсан л да. Тэгэхээр энэ буцаад одоо Брансны тухай ингээд ярихад тэр хүн хөгжим сонирхож ирсэн ингээд дэлгүүр ажиллаулаад тэрнийгээ зараад авиа компани байгуулад сүүлдээ ингээд сансарт ингээд одоо хөөрдөг тийм бизнес хүртэл хийгээд тэгээ сансарт нисэх билетээ ингээд баг хагас сая доллараар зараад ингээд тэрбум том болцсон л доо. Гэтэ энэ ингээд маш их тийм эрсдэлтэй бусдаас их ялгаатай байсан. Таа ч гэсэн яг нэг юмд ингээд байгаагүй маш их тийм огцом ингээд өөрчлөлт ингээд хийж исэн. Тэгээд одоо хөгжим сонирхсон багш болсон, ухуулагч болсон, өдөртөгч болсон, хотын дарга болсон гэдэг ингээд одоо баг нэг хүний амьдрал төсөөлөхийн аргагүй ингээд маш олон өөрчлөлт тууллаа шүү дээ. Гэтэ бас нөгөө тэр талаас харах юм бол баг Брансонтай бас төстэй ч юм шиг санагддаг л да. Та ингээ хэрвээ ийм энэ хувьсгалт хөдөлгөөнд оролцоог бол бизнес эрхлэх байсан уу? Үгүй би чи хувьсгалт хөдөлгөөнд оролцоог бол Монгол бизнес эрхлэх тэр хувьсгалт чи хийхдэггүйсэн шүү. Тэгээ бизнес эрхчлөөг авчирсан тийм үү? Бизнес эрхчлөөг л авчрах гэж хувьсгал хийсэн. Авчирсны дараа ингээд хийх тийм сонирхол байгаагүй, зав гараагүй бах тийм үү? Тэгээ сонор студид тэргээд манай гэр бүл чинь тэгээд явлаа шүү дээ. Тэр хүн болгол яг сонсдог. Яг үнэ хэлэхэд бол тухайд сонор студ чинь бол одоо манай уран бүтээлчдэд их боломж олгосон шүү дээ. Тийм ээ. Яг бол бүгд гадагшаа явж заавал бичүүлэх ёстой байдаг гэсэн тийм үү? Гэтэл одоо энэ бүх ажлын сонор хийгээд бичлэгийн дуучлагын анхны студ хийгээд тийм үү? Одоо энэ дагад даштандаг халуунтай хамтраад манай ихнэр чинь одоо хэрэндээ л нөгөө бизнес хийх хэрэгтэй болонгууд хамгийн одоо хүсчээсэн бизнес рүүгээ л манай гэр бүлийнхэн орсон. Манай ихнэр орсон. Тэгээд сонор гэл одоо тухайн үед бол баг ганц студчих байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Анхны л одоо ганц студ яг эндээ бичдэг. Тэгэхгүй бол дуучин сарантай өдр чинь дандаа гадагшаа явж бичүүлэх байдалд ордог байсан шүү дээ. Монголын хөгжмийн түүхэнд сонор студ бол олон уран бүтээлчдийн дуу хоолойг мөнхөлсөн хамгийн чухал дуу бичлэгийн студиудын нэг юм. Энэ студид бичигдсэн бүтээлүүд Монголын pop rock нийтийн дууны хөгжилд томоохон улмөр үлдээсэн гэж хэлж болно. Сонор студид бичигдсэн хамгийн алдартай бүтээлүүд бол Харан хамтлагийн хит дуунууд. Эдгээр дуунууд нь Монголын рок хөгжмийн сонгодог бүтээлд тооцогддог бөгөөд тухайн үеийн залуусын сэтгэлгээ, эрх чөлөөний мэдрэмжийг илэрхийлж байснараа онцлог билээ. Мөн рок хөгжмийн хурд хамтлагийн эрч хүчтэй бүтээлүүд ч сонор студидтэй холбоотой. Тэдний дуунууд өнөөдөр ч сонсогчдын дуртай бүтээл хэвээр байна. Pop хөгжмийн чиглэлд Sweet Emotion, A Sound, Guys зэрэг хамтлагуудын зарим уран бүтээлүүд мөн энэ студид бичигдэж Монголын орчин үеийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлоход хувь нэмрээ оруулсан. Сонор студ бол зөвхөн дуу бичлэгийн газар биш, харин Монголын рок pop хөгжмийн алтан үеийн дурсамж, уран бүтээлчдийн мөрөөдөл, дуу хоолойг хадгалсан орон зай юм. Өнөөдөр ч энэ студид бичигдсэн дуунууд радио, телевиз, сошиал орчинд эгшгэлсээр. Сонор студ бол Монголын орчин үеийн хөгжмийн продакшны хөгжилтэй хамт нэр нь танигдж, уран бүтээлчдийн бүтээлээр дамжин олон нийтэд хүрсэн уран бүтээлчдийн урлан юм. Тэгэхээр манай тухайн үед улсын хөгжил ямар түвшинд байсан бас харагдаж байгаа шүү дээ, тийм ээ. Одоо бол ямар байна вэ? Тэр үед ямар байв? Тэгэхдээ харамсалтай нөгөө Брансон шиг том зах зээл дээр байсан бол манай эхнэр эмэгтэй Брансонд болох байсан байхгүй. Тийм л байсан ба. Дааж жижиг зах зээл, маш бага зах зээл тийм үү? 2 сая гаруй үнэтэй, тэрэнд маш бага эргэлттэй ийм зах зээл шүү дээ. Дээрээс нэг хөгжмийн бизнес хийж байхад нэг маш нэг манад хөгжмийн бизнес хийхэд, ер нь манад бизнес хийхэд, нийлэнгүй зохиогчийн эрхтэй холбогдлолтой бизнес хийхэд нэг их төвөгтэй зүйл байгаа нэг ажиглагдсан. Социализм үеийн нэг айхтар саад байдаг юм байна. Тэр нь юу гэхээр социализм үед чинь бид нар имийг дундаа хэрэглээ сурцсан. Өөрөөр хэлбэл
цагаан CD явах юм бол манай байр тэр чигтээ цагааны пянзыг л дамжуулаад сонсч. Өөртөө очиж өөрийнхөө мөнгөөр бизнес пянз аавна гэж байдаг. Өөрөөр хэлбэл дандаа ямиг дундаа хэрэгэлдэг. Нийт дундаа хэлдэг, комьюнитидөө хэрэгэлдэг. Тийм учраас нөгөө хөгжмийн бизнес тэрүүгээр маш хүнд хэцүү. Жишээ нь одоо англи хүн бол би очиод англи хүнээс CD гуйх юм бол гайхах шүү дээ. Үгүй өөрөө очиод авчиж дээ надад. Тийм үү? Манад бол CD гуйхад өгөхгүй бол бүр гайхах шүү дээ, тийм ээ. Ягаад дундаа хэрэглэхгүй байгаа би бас сонсомоор шүү дээ. Хүний хөдөлтөж авсан CD гэдэг. Тэгэхээр ийм бизнесийг ингээ комьюнитийн хэрэглэгээ болгодог энэ юмд бол хөгжмийн бизнес их амаргүй байдаг. Одоо залуучууд өөр болж байгаа бох. Гэхдээ бас нэг соён зүйл ихлээр одоо яг тэр 70, 80, 90-ад он хүртэл байсан тэр пянз буцаад мод болж байна, тийм үү? Буцаад тоглуулагчийн үйлдвэрлэж байна. Яг бүр ингээ том ингээ пянз үйлдвэрлэж байна. Тэгээ энэ бас нэг талаасаа бас нэг шин юм гэдэг чинь бас мартагдсан хуучин юм гэдэг шиг бас их тийм бас нэг сонин үзэгдэл явагдаж байна л да. Гэхдээ яг ер нь хит хэдэн шалтгаан бий. Тэрэн дотор би нэг Neil Young-ийн хэлсэн үг гэдэг. Neil Young гэдэг одоо Америкийн суперстар шүү дээ. Одоо супер Neil Young гэдэг. Neil Young хэлсэн. Та нар мэдгүй Стив Джобс болохоор та нарт ингээд ийм дижитал юм сонсгодог тийм үү? Стив Джобс өөрөө дандаа пянз сонсдог шүү дээ гэж. Яг үндэ жинхэнэ пянзны жинхэнэ хөгжмийн хоббитой хүнд бол яг үндэ дижитал юм болов шүү дээ. Олгсантай ерөөсөө болдог. Ерөөсөө тэр яг үндэ тэр чи тоон форматад нэгтрүүлээ ийцэн те ийм задгаа амин сонсогддоггүй шүү дээ. Яг үндэ жинхэнэ хоббит ус. Яг хөө тийм хоббигүй усуд бол ялгаагүй л дээ тэрийг нэг ялгахгүй. Тийм учраас Стив Джобс бол өөрөө ер нь Пол Маккартни бүх одоо томцол бол пянзаа бүгдээр сонссон хэвээрсэн шүү дээ. CD гарсан, дижитал бас тоон цахим бүгд гараад ирсэн. Гэхдээ яг жинхэнэ хөгжмийн хоббит ус бол пянзнаас ерөөсөө салаагүй. Бүгд пянзаа сонсдог. Яг то чадахгүй байхгүй тэр чинь. Пянз буюу винил болон дижитал хөгжим нь хоёулаа хөгжим сонсох хэрэгсэл боловч дуу хадгалах арга, сонсголын мэдрэмж, хэрэглээний соёлоороо маш өөр ертөнц гэж хэлж болно. Юуны өмнө хамгийн том ялгаа нь дуу хадгалж байгаа технологид байдаг. Пянз нь аналог системтэй. Өөрөөр хэлбэл дууны долгионыг физик хэлбэрээр ховил дээр буулгаж хадгалдаг. Зөв тэр ховил дээгүр явах үед чичиргээ үүсэж тэр нь өсгөгчөөр дамжин хөгжим болдог. Харин дижитал хөгжим нь дууг тэг ба нэгсэн тоон мэдээлэл болгон хувиргаж хадгалдаг. MP3, Spotify, Apple Music зэрэг нь бүгд дижитал технологиор ажилладаг гэсэн үг. Энэ ялгаа нь сонсголын мэдрэмжинд шууд нөлөөлдөг. Пянз сонсоход дуу арай дулаан, зөөлөн, амьд мэд санагддаг гэж хөгжим сонирхогчид үздэг. Учир нь аналог систем нь дууны долгионыг тасралтгүй хэлбэрээр дамжуулдаг тул хүний чихэнд илүү байгалийн мэд хүрдэг. Пянзан дээр байдаг жижиг шажигнсан чимээ хүртэл зарим хүнд уур амьсгал, дурсамж төрүүлдэг. Ялангуяа жаз, рок, сонгодог хөгжимдөр энэ мэдрэмж илүү тод байдаг. Харин дижитал хөгжим маш цэвэр тод сонсогддог. Ямар ч шуугаангүй, өндөр чанартай файл ашиглавал студийн бичлэгтээ бараг ижил сонсогдно. Нэг товч дараад сая дуу руу орж болно. Энэ нь хэрэглэгчид маш хялбар болсон ч заримдаа хөгжмийг түргэн хэрэглээ болгосон гэж шүүмжилдэг. Чанарын тухай маргаан олон жил үргэлжилж байгаа. Зарим нь пянз илүү амьд гэдэг бол нөгөө хэсэг нь өндөр чанартай дижитал файл илүү бодит гэдэг. Үүндээ ялгаан зөвхөн техник биш, хүний мэдрэмж, сонсох орчин, төхөөрөмжөөс их шалтгаалдаг. Сайн өсгөгч чанартай спикер дээр сонсвол хоёулаа гайхалтай мэдрэмж өгч чадна. Энэ одоо Брансон ингээ сансарт нисэх гэдэг ийм юм хийгээд одоо хэрвээ сансарт нисэхвэл та нисэх үү? Боломж олгоод. Үгүй чи нислэхгүй яа тийм. Үгүй би харин хэлээд байна. Ер нь их хөгжимд их дуртай байсан, хөгжмөр их хөглөгдсөндөө Брансон ч их баярлдаг байх, би ч их баярлдаг байх. Яг бол тийм байж ичил өд зэргийн одоо хадал явдалтай амьдралаар амьдрын шүү дээ. Ер нь би нэг юм анзаардаг гэсэн юм. Ийм хөгжмийн хоббиг улсууд биш их харахад их хөлдөө жоохон тийм сэтгэлгээ нэг боолигтэй нэг маневр байхгүй амьдралд нэг тийм гоё хай хөгтэй хандаж өгөхгүй нэг жоохон тэр их бас үнэн баха. Энэ би нэг уншснаар энэ Скандинави орнууд Финланд,
тэр хавийн орнууд ерөнхий боловсролын сургуульд ордог. Одоо биеийн таймны хичээлээс гадна дуу хөгжмийн хичээлийг сүүлийн одоо бараг 10 жилийн урдаас нэмээд эхэлсэн шүү дээ. Бүх хүмүүсийг тийм хөгжмийн Японд байна ингээд тэр одоо тэр хөгжим тэр олон хөг аялгау нотыг ялгаж яана гэдэг бол хүмүүсийн уурга тархийг бол их нарийн хөгжүүлдэг л байх та. Гэхдээ тэр нот мотондоо биш цагаана. За. Ер нь би хэлж штэ. Ер нь хүн гэдэг чинь нэг хөглөгддөг юм тий. Ямар нэгэн юмд хөглөгддөг. Жишээ нь гой байгальд чинь хөглөгдөн тийм үү? Тийм хөг авах чадвартай улсуудаа хөгжим содордог. Өөрөөр хэлбэл ямар нэг юмд хөглөгдөж хөг авч идэг ийм хүмүүс бол их хөг авдаггүй улсууд чинь хөгжим нэг сонирхолтой байна. Жохон дүнкүүдүү. Ер нь нэг жохон тэр хараад ахт нэг тийм таашаал маашаал юм их болгохдоо. Нэлээд ойлгох маяг юм байх уу? Одоо нэлээд гэхдээ нэг юм би. Би бол хүүхдүүдтэй ажилтдаг залуучуудтай уулзах хэрэгтэй. Үгүй хөгжим сонсороо. Яг л тархины сэтгэлгээ их өөр биш шүү. Ийм нэг зүгээр алгоритм биш хөглөгдөнө гэдэг чинь шал өөр алгоритм байхгүй та. Тийм үү? Ягд нэгдүгээрт том суутнууд бол хөгжим тухаангүй байсан. Эйнштейнч тэр Витгенштейнч тэр юу гэдгийг заяа. Тэгээд гайхамшигтай улсууд бол одоо Ричард Фейнман бүгд бөө хөгжмийн хобби. Хөгжим сонсоод явна. За. Хоёрдугаарт тест хөгжим бол хүмүүсийн оюухан нэг их эрүүл байлгадаг нэг чухал зүйл байдаг. Би жишээ нь миний таних одоо нэг мундаг математик залуу тэр галзуурал нас барсан. Инх болтуу. Ерөөсөө нэг юмд оюухан чинь туйлшрах юм бол нэг юмд туйлшраал автах юм бол наад нейронуудын ч үйл ажиллагаа капут. Тийм үү? Зүгээр л галзуурсална. Эйнштейн зөвхөн харьцангуй онолыг л бодсон бол Эйнштейн зүгээр л галзуурах байсан. Эйнштейн чинь хийл аваад Моцарт тоглоод тийм үү? Ингээл тэр чинь нөгөө өөрийнхөө тэр тархины ажиллах гормыг ингэж сэлгээд байна шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд мундаг хүмүүс ер нь хүүхдүүдээ хойч ирээдүгээ ингээд мундаг зөв хүмүүжлтэй тийм хүн болгоё гэвэл багаас нь дуу хөгжимдэл сонирхолтой болгох нь чухал гэсэн санаа хэлж штэ тийм ээ. Тэгэхээр одоо хиймэл оюухын үед шүү дээ. Хиймэл оюухын үед хүний зайлшгүй шаардлага хөгжим сонсохгүй болохгүй. Яг гэвэл хиймэл оюухан хөгжим сонсдоггүй учраас тэр юм бодож байгаа эдгээр нь биш тий. Үнэхээр амгүй одоо хиймэл оюухан зүгээр л алгоритм тий. Зүгээр л тооцоолол. Яг нөгөө инкулт. Манай инкулт чинь хөрхи хиймэл оюухан л байсан байхгүй. Аль инх олон инх болдог ба шүү дээ. Харин яг аймаа орлоод одоо манай тий математикч инкулт байхгүй та тэр маань. Тэр маань бол за ер нь олон математикч би ганц инкултыг хэрэгж математик хүслэл галзууруулдаг шинжлэх ухаан гэдгээр зартаа шүү дээ. Яг бол математикч тоо уцраад яг хиймэл оюухан зүгээр супер хиймэл оюухан болчихдог байхгүй. Бид нар би манай доод анги мөртлөө манай анги үеийнхэн дандаа математикийн олимпиад орж даруулсаар байгаа дээрээс 9-р ангид байхдаа 10-р анги төрүүлсээр байгаа л тэгэл явцсан л та тий. Тэр үнэхээр гойд авьяастал залуу. Харин тэр аюулн тэр байхгүй. Тийм учраас хөгжим сонсоол гэдэг шүү дээ. Одоо хиймэл оюухантай хүн өрсөлдөөл гэвэл хөгжим сонс, уран зохиол сонс заяа ном унш. Хиймэл оюуны 90 үед хөгжим болон уран зохиолын боловсрол маш чухал хэвээрээ байна. Өнөөдөр хиймэл оюун хөгжмийн аялгау зохиож, дууны үг бичиж, шүлэг өгүүлэх хүртэл богино хугацаанд гаргаж чаддаг болсон. Гэхдээ энэ нь хүний бүтээлч сэтгэлгээ мэдрэмжийг бүрэн орлож чадахгүй юм. Хөгжим болон уран зохиолын боловсролын гол зорилго бол хүнийг зөвхөн техникээр биш, харин мэдрэмж, сэтгэлгээ, уран сайхны ойлголтоор хөгжүүлэх байдаг. Хөгжим сурахдаа хүн хэмнэл, аялгау, зохиомжийг ойлгож сурдаг бол уран зохиолоор дамжуулан үг, утга, дүрслэл хүний дотоод ертөнцийг илүү гүн ойлгодог. Аль нь илүү утга учиртай, аль нь хүний сэтгэлд хүрэхвэ гэдгийг ялгаж сонгох чадвар зөвхөн хүний боловсрол мэдрэмжээр тулгуурлана. Тиймээс өнөө үед сурагчид, уран бүтээлчид зөвхөн хийж чаддаг биш, харин яагаад
хийж байгаагаа ойлгодог байх хэрэгтэй болж байна. Мөн хиймэл оюуныг зөвхөн ашиглах чадвар чухал. Эцсийн шийдвэр утга агуулга, уран сайхны өнгө төрхийг хүн өөрөө тодорхойлно. Өөрөөр хэлбэл хиймэл оюун бол туслагч хэрэгсэл, харин удирдагч нь хүн хിവэрэ байна. Хиймэл оюухаа одоо ая хөгжим бичээд нь шүү дээ. Зохиол бичээд нь шүү. Үгүй наа чи шал харин ингээ хөгжим сонсдоггүй асуудал ийм ачив яриад ундаг байхгүй. Хиймэл оюуханы зохиосон хөгжим гэдэг бол шүү дээ. Энэ тэндээс хөг ая нийлүүлээд комбинац хийчихэж байгаа маа. Тэр шүү дээ. Энэ онгодын асуудал ердөө байхгүй. Мэдээж л хүн биш юм чи яаж байх вэ? Тийм учраас одоо Ювалны Харари дээр гарч ирэл хиймэл оюухаа яана хүний дээр гар хиймэл оюухаа хийцээж хүний дээр гарахгүй. Харин хүн хиймэл оюухны дор орно. Шал өөр юм шүү дээ. Ойлголоо. За тэгээ энэ Брансны тухай нэмж та юу ярмаар байна? Үгүй ингээд ийм Ричард Брансон шиг энэ бол зүгээр нэг бизнесмен мөнгөтэй хүн ч биш. Энэ хүний амьдралыг харахаар яг л Одиссей, яг л Синдбад далайч тийм үү? Өөстө зүгээр л аялал энэ манайрын амьдрал бол зүгээр л аялал байсан. Ингэж амьдэрсэн хүмүүсийн амьдрал шиг гоё амьдрал байхгүй шүү дээ. Юм нэг ингэж нэг одоо Брансны зохиолоор одоо Брансны амьдралаар ном бичүүлвэ шүү дээ. Гоё одоо зохиол бичвэл тийм үү? Одоо гоё уран зохиол бичих юм бол энэ бол үнэхээр супер уран зохиол гарна. Энд Брансон ч нөгөө зүгээр намтарчсан зохиол биш би зүгээр уран зохиол бичвэл. Манай хүн чинь өөрийнхөө нөгөө тэмдэглэлийн өдрийн тэмдэглэл их хөтэлдэг мань хүн. Тэгээ тэр нь их одоо ингээд өөрийнхөө тухай ном бичихт нь их дөхөн болсон гэдэг л дээ. Гэхдээ энэ хүний нэг миний зүгээр нэг надад нэг хүчтэй сэтгэл төрүүлсэн юу байна вэ гэхээр маш тийм огцсон ингээд бүр өөрийнхөө мөрөөдөлд хөтлөгдөөд тийм огцсон өөрчлөлт хийгээд тэр нь ингээ амжилтанд хүрээ тийм ээ дампуурах шахаал юмаа зараал юм хийгээл тэгээ одоо ингээл мөрөөдлөөр амьдрал тэр үнэхээр гэхдээ би нэг юм хэлье бизнестэй штэ шин зах зээлийг сайн таньж чаддаг хүмүүс үнэхээр бизнест амжилттай болдог тийм үү тэрнээсгүй миний дотор ямар нэгэн фантаз байгаа тэрийг юу ч болгоод би бизнес болох халбгүй яг л зах зээл хэрэглэхгүй бол тэгэл тэр чи капут тэгэл энд ч хэрэггүй зү тийм үү чиний зүгээр л төсөөлөл. Тэгэхээр Брансон бол би Элон Маскаас ч илүү супер бизнесмен байсан гэж боддог. Брансон бол. Яг тэгэхээр хөгжмийн маркетинг, хөгжмийн зах зээлийн учрыг олно гэдэг бол энэ бол суу хэлэхтэй байна шүү дээ. Хамгийн учир нь олддоггүй, хамгийн үл мэддэгч зах зээл. Ингээл нэх гоё дуу сонсчвал энийг ингээд хүмүүс сонсгол угаал гаргана гэдэг бол тэ нойлын эрсдэл. За юу. Үнэхээр супер дууг бол бүр нийтээр авч хэлцэхгүй ч явдал байна шүү дээ. Жишээ нь Род Стюартын хэлсэн үг гэдэг чинь Род Стюарт Мэги Мэй гэдэг нэг дуу хэлсэн. Род Стюарт би нэг пянзаал гүйцэх гэдэг нэг юм дуу хэлсэн. Энэ шал тэнэг дуу байхгүй гэсэн чинь тэр нь бүр баруун нэг зүгээр л эзлээ хийчих байгаа байхгүй. Род Стюарт өөрөө тийм дуу хэлсэн гэдгийг ойлгохгүй байна шүү дээ. Тэгээд шал тэнэг дуу гэдэг. Тэгээ би энэ яагаад ингэ хийт болсныг би одоо утлаа ойлгохгүй гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр хөгжмөг зах зээл дээр гаргана гэдэг шиг тийм одоо бүтшгүй санаа бараг байхгүй. Хөгжмийн зах зээл бол зөвхөн дуу хийх, худалдах бизнес биш, харин хамгийн их мэдрэмж шаарддаг бүтээлч салбар юм. Учир нь хөгжим бол бүтээгдэхүүнээс илүү сэтгэл хөдлөл зардаг бизнес гэж хэлж болно. Гэхдээ ийм өрсөлдөөнтэй зах зээлд зөвхөн сайн дуу хийх хангалтгүй, харин хүмүүст мэдрэмж төрүүлэх нь хамгийн чухал болж байна. Хөгжмийн бизнесийн амжилт нь чанар, мэдрэмж, цаг хугацаа гурваас ихээхэн шалтгаалдаг гин. Энэ нь хөгжмийн зах зээл бол логикоос илүү мэдрэмжээр тулгуурласан бизнес гэдгийг харуулдаг. Хиймэл оюун дуу зохиож чаддаг болсон ч ямар дуу хүнд хүрэх вэ гэдгийг бүрэн тодорхойлж чадахгүй. Тиймээс жинхэнэ үн цэн нь хүний мэдрэмж хിവэрүүлнэ. Товчондоо хөгжмийн зах зээл бол тоо биш, сэтгэлдээр тогтдог бизнес бөгөөд энэ салбарт хамгийн хүчтэй капитал нь хүний мэдрэмж байдаг. Үүний нэг сонирхолтой жишээ бол Род Стюартын алдарт Мэги Мэй дуу юм. Гэвч дууны үнэн сэтгэлийн үг, сэтгэлээс гарсан аялал нь хүмүүсийн зорхинд хүрч 1971 онд Америкийн нэгдсэн улс Их Британий хэд жагсаалтыг тэргүүлсэн билээ. Ганц хөгжмөөс гадна тэгээд үнэхээр ингээд одоо сансарт хүн гэдэг чинь бөөн одоо математик, физик тэр бүр үнэхээр тийм гений
фантаста сансарлуу нисхүүл ажиллагаа бизнес болно, зах зээл болно гэж бодно гэдэг бол одоо бас л том өрөөдөл үү. тэр бол ярьж байгаа тэнэгдэл юм уу? Тий. Билетээ зараад байгаа шүү дээ. Тий? Хагас саяар. Тий? Тий. Тэгэхээр чинь тэр онгод байна шүү дээ. За. Тийм учраас хөгжим ер нь урлаг утга зүгээр бүгд л онгод хайрладаг тийм үү? Одоо жишээ нь сүүлийн үед одоо би ямар сантал одоо хүүхдүүдтэй эцэг эхчүүд хэлээд одоо ном сайн унш. Шадар гурван цэргийг уншуул заа юу? Ерөөсөө юу гэдэг дөлгөөнд чамаагүй унш бүгдийг л уншуул. 1001 шүлээ үлдэр. Яг бол биднээс ч одооны хүүхдээс их өөрөөс. Яг бол биднээс ч ном уншиж байхдаа Капитан Грантын хүүхдүүдэд номыг би уншиж байхдаа дотроо кино болгоод төсөөлөө тийм үү? Өөрөө найруулагч нь өөрөө продюсер тийм үү? Тэр Капитан Грантын хүүхдүүд 15 настай капитан гэдэг тэр зохиолуудыг чинь би өөрөө дүрийн тогтоо тийм үү? Тэгэхээр миний тарих яаж ажилласан байх вэ? Тийм үү? Гэтэл би бэлэн кино үзэж байгаа хүүхэд энэ тарих яаж ажиллах вэ? Одоо жишээ нь Монте Кристог ингээд одоо зохиолоор өчлөө кино ихийг үзсэн. Би анх уншиж өөрийнхөө дотор найруулалт тавьсантай тийм нэгийн биштэй айлч би бүр үзэхээр урам буураад хайчдаг. Тэр өөрөө кино хийх хэрэгтэй юм байна л. Тий, Монте Кристог үнийг бол би бүр хараад Кристи ийм тэнэг хийгээд тахтай тий. Тэр француудын тэр Монте Кристогыг хийхдээ ямар тэнэг хийдэг. Хүний онгод ингэж л төсөөл ингэж хөгжиж шít. Тэгэхээр одоо би түрүү хэллээ шүү дээ. Хиймэл оюун ухааныг бид харж байгаа манай хүмүүс одоо бүгд хиймэл оюун ухаанаас салахгүй. Гэтэ хиймэл оюун ухаан ухаантай болсон юм биш. Тийм үү? Зүгээр хиймэл оюун ухаанаас асууж амьдэрдэг болно. Өөрсдийнх нь оюун сэтгэлгээний бүх юмыг хиймэл оюун ухаан авчна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө оюун бодлыг хиймэл оюун ухаан шилжүүлчихнэ. За энэ бол харин өстой. Тэгээ хамраасаа дөрлүүлээ хөтлүүлээд яваад тах уу тий. Чи өөрийнхөө оюун ухааныг зүгээр хиймэл оюун ухаан тушаацсан хүүхэд гэж боддоо. Одоо ном уншихаа болцсон хүүхдүүд чинь өөрийнхөө уран сэтгэмжийг тийм үү? Холливуудад тушаацсан шүү дээ. Бид нар ч манай хүүхдүүд бүгд өөрийнхөө уран сэтгэмжийг Холливуудад тушаачдаг шүү дээ. За тэгэхээр ингээд сайн хүн болохын тулд одоо ер нь сайн иргэн болохын тулд ном унших хэрэгтэй, хөгжим сонсох хэрэгтэй. Хамгийн гол нь ухаантай бол юу л хөгжим сонс. За яг бол хөгжим чиний нейронуудыг ингээд хөглөөд идэг байхгүй. Сэрийг хөглөөд. Эйнштейн хөгжим сонсдог байгааг бол харьцангуй ерөнхий онолыг нээхгүй, харьцангуй тусгаанлыг нээхгүй. Яг бол хөгжим сонсдог хүний фантаз авчиад айгүй ачуу асуулт өөртөө тавьчихсан байхгүй юу? Гэтэ Эйнштейн хэлсэн бас үг байгаа шүү дээ. Энэ би одоо ингээд тоо физикийн бүх юм ойлгоод байх юм. Гэтэ энэ тэнэг хүмүүсийн үйлдэлийг ерөөсө өрчилж тааж чадахгүй ингээд нөгөө хөрөнгөний бирж дээр мөнгө алдчихад тэгэхээр бас ямар сандаа би Цюрихт очиж Эйнштейний нөгөө оюутны би Эйнштейний сурч байсан танхимд ороод оюутны нөгөө хувцас хадгалдаг өрөөдөг шүү дээ тий. Ямар локер үлээ нөгөө хувцас юм аа тий. Тэрэнд нь би мөргөөд одоо монголчууд минь ухаан хайрлаа. Зөндөө мөргсөн шүү дээ. За та физикч шүү учраас Эйнштейнийг их яаж ах шиг байна. За. Тэгээд өнөөдөр ингээд бас дэлхийн ингээд шилдэг одоо 50 сонгодог бизнесийн бүтээлд орсон ингээд Брансон гэдээ бас юм адал явдлаар амьдрал, адал явдал. Тэгээ өөрийнхөө дур зоргоор тэгээ бусдын үгэнд автахгүй ингэж амьдралыг бүтээсэн, одоо бүтээж байгаа ингэж алдартай энтерпренер хүний тухай тэр хүний бүтээлийн талаар ярьлаа. Тэгээд манай нэвтрүүлэгт оролцсон Үйл Баатартай их баярлалаа. Та манай одоо үзэгчдэд хандаж үг хэлж болно. Тэгээ ер нь Ричард Брансны энэ намтрыг бол манай залуучууд үнэхээр судлаараа, уншаараа тий. Ер нь энэ бизнесүүдийн би бол одоо чамд их баярлдаг. Энэ бизнесүүдийн энэ үйл ажиллагаа гэдэг бол энэ бол бас хүмүүст аюулгүй их амьдралын одоо гоё одоо ер нь бизнес хий гэж бодож байгаа. Ер нь амжилттай амьдрий гэж бодож байгаа хүн бүхэнд зайлшгүй энэ бизнесүүдийн энэ 50 алдартай бизнесүүдийг одоо унших хэрэгтэй. Яг бол энэ бол амьдралаа чи өөрөө амжилттай болгоё гэж байгаа бол зүйл бусдын туршлагыг хар. За тэрэн дотор Ричард Брансныг би бол заавал унших гэдэг. Яг бол
ер нь бүх амжилттай бизнесүүдийн цаана бол дандаа амьдралын хөг явсан байдаг шүү. Тийм үү? Тий. Нөгөө амьд сэтгэлгээ тийм үү? Энэ амьд онгод явсан байт. Ер нь бол бизнесийн чинь яг цаад уг шалтгаан нь бол онгод сэрсэл байдаг шүү дээ. Тий. Том Батлер Бовдны бизнесийн сонгодог 50 ном бол бизнесийн ертөнцийн хамгийн шилдэг 50 сонгодог бүтээлийг нэгдүгээр товчлон гол санааг тайлбарласан гайхалтай бүтээл юм. Яагаад сонирхолтой вэ? Хэрв та олон зуун бизнесийн ном унших цаггүй ч инновац, менежмент, стратеги, антрепренерийн нууцыг мэдхийг хүсвэл энэ ном танд зориулагдсан. Том Бовдын сонгодог бизнес модель болон орчин үеийн Amazon, Apple, Google-ийн амжилтын ард байгаа санаа бүтээлүүдийг шигшиж нэг бүрийг нь 50-аас 10 хуудасанд товч тайлбарлажээ. Үүнийг уншсны үр дүнд та нэг номоор 50 мэрэгэн ухааныг нэг дор бүртгэх юм. Гол сэдвүүд: Джек Магийн Alibaba, Стив Джобсын Apple, Пингвин хэвлэлийн газрын үүсэл гэх мэт жижиг санаа хэрхэн авраг компани болдгийг харуулна. Майкл Гербер, жижиг бизнес яагаад бүтлгүүддэг вэ? Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын нууцыг энд өгүүлнэ. Анхны сонгодог болон техникийн гигантуудын өсөлтийн стратеги юунд байв? Хэнд тохиромжтой вэ? Шин санаа хайж байгаа стартап эзэмшигчид, удирдах урлагаа мэргэжлийн төвшөнд хүрэх хүсэлтэй менежерүүдэд бизнесийн түүхийг кино шиг удахгүй унших хүсэлтэй хүн болгонд зориулагдсан. Энэ бол жирийн ном биш. Энэ бол бизнесийн Netflix. Тэгээ энэ номыг орчуулад редакторлж яхад надад энэ хоёр дүгнэлт хийсэн би хувьдаа. Нэгдүгээр ингээд энтерпренерүүд бизнес хийнэ гэдэг бол одоо хөгжлийг урагшлуулж байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс бол ингээд одоо хувь хүмүүс байсан. Эрсдэл үүрдэг. Нэг дарга биш, тийм ээ? Засаг биш. Ингээд хувь хүмүүс компани ингээд урагшлуулсан. Хоёр тэгэхээр тэр хүмүүсийн тэр амжилт нь бол шулуун дардан байгаагүй. Маш их уналт, бэрхшээл, зовлон дундуур туулсан. Тэгээ энэ одоо номыг унших юм бол бас манай залууст одоо ирээдүйн хойчд бас их тийм урам зориг өгөх болов гэж ингэж бодож байгаа юм бол да. Тэгээ өнөөдрийн ингэ нэвтрүүлэгт бол үнэхээр Монголын нийгмийг өөр нийгмээр ингэ солиход тайван замаар ингэ хувьсгал хийхэд одоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн одоо гарын 5% багт хүмүүсийн нэг манай үйл маань ирээд тэгээ бас үнэхээр багынхаа сонирхол, хобби тэр бас энэ бүгдийн цаана бол ингээд дуу хөгжимд одоо дур сонирхолтой байсан нөлөөлсөн гэдээ бас нууцаа хэллээ. Тэгээ тэр буруу зөрүү зүйлээс аврахт нь бас ингэж тусалж ирж исэн ч гэж хэлэх шиг боллоо. Тэгээ танд маш их баярлалаа. Тэгээ танд эрүүлэг урт удаа наслахыг хүсэн өрөөё. За баярлалаа. За чамд амжилт хүсье. Цагаана. За тэгээд Ричард Брансоныг хийж гисэн бас бизнесийн одоо мундаг явж байгаа бизнесмен битээ няцаарай, битээ шантраарай. Би яагаад битээ шантар гэдэг хаар бизнес бол ер нь эр зэргийн асуудал эдийн явж эцээчтэй эр зэрэг асуудал. Яагаад гэвэл ер нь бизнес хүн бүхэн бизнес хийж нэг амьдралаа өөдөн татад аваад явахыг боддог. Гэтэ бизнест ер нь тестгэн 100-аас 10 л тестдэг. Бусд нь бүгд ампардаг. Хамгийн гол нь дараа нь тестгүүд нь бусдын атархлын одоо хоронд шөршүүлдэг левел учраас. 1990 оноос хойш Монгол улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжснээр хувийн хөвшил улс орны хөгжлийн хамгийн гол хөдөлгөгч хүч болжээ. Өнөөдөр Монголын эдийн засгийн бүтцийг харвал хувийн хөвшлэн зөвхөн нэг салбар биш, харин бүхэл системийг хөдөлгөж буй үндсэн баг нь болж байна. Хувийн хөвшлийн хамгийн том нөлөө нь ажлын байр бий болгосон явдал юм. Өнөөдөр нийт ажлын байрны дийлэнхийг жижиг дунд болон том бизнесүүд бүрдүүлж, өрхийн орлого амжиргааны түвшинг шууд тодорхойлж байна. Дэлгүүр үйлчилгээ үйлдвэрлэлээс эхлээд уулуурхай, барилга, банк санхүү, технологийн салбар хүртэл хувийн хөвшлгүүгээр нэгд салбар доктортой хөгжих боломжгүй. Мөн улсын төсөвт оруулах татврын орлогоороо хувийн хөвшил эдийн засгийн доктортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын хөгжилд хувийн хөвшлийн гүйцэтгэсэн үүрэг бол эдийн засгийн өсөлтийн үндэс, нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хөвч, ирээдүйн инновацийн суурь болсон гэж хэлж болно. Монгол улсын хөгжлийн төв бол хувийн хөвшлийн хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой юм. Ричард Брансон ч бас нэг хэлсэн ч байдаг. Тий. Гэхдээ ингээд юмыг ингээд арай гэж зүтгэж байгаад юм болгосны дараа атарх гэж нэг болчих юм аа. Тийм үү? Юм болоогүй үед бол одоо
доош нь хийгчд их байдаг. Аль ч улсад зөвхөн Монголд Биш. одоо Англид гээл тэгч одоо тэр тэдний тэр Virgin тэр нөгөө air яах гэсэн чинь дампуурах гэж байгаа, тих гэж байгаа, энэ шоунд орох гэж байгаа гэж зовлон үзээгүй бизнесмен гэж байхгүй. Хоёрдугаар бизнесмен бол баяжхаараа ч зовлон үздэг, ядуу байхдаа ч дөрвжлүүлдэг. Чийтээр санаж байна нөгөө Александр Сваровскитэй сууж байхад Сваровскиаг нэг юм хэлээ би айгу гайхсан шүү дээ, тэ. Би ингээд Австри хүн шүү дээ. Чинь одоо бүр уламжлалт одоо бизнесийн гэр бүлийн тийм үү? Бүр одоо жинхэнэ уламжлалт гэр бүлээс гаралтай 200 жилийн чөлөө одоо юутай намтартай бизнесийн гэр бүл шүү дээ. Тэгээд яг Сваровский хэлсэн шүү дээ. Би ингээд аль болох хүмүүсийн дунд орохдоо ингээд жоохон дараа хямд мянд юм хэрглэж очихгүй болвол тийм үү. Би хамаагүй хүнтэй тансаг юм хэрглэхээс айгаад идэе. Би тэг хайхад үгүй яаж байгаа юм гэдэгсэн чинь. Хүмүүс айгүй их атаархад хэцүү байдаг байхгүй. Тэгвэл нэрийг сони юм сануулж. Тэгээд би юу гэсэн үг юм. Жишээ социализмд байсан Монголд тэгж байгаа бол би ойлгоцсон тийм үү. Бид нар чи бүгдээрээ л тэгсхий ядуусан. Тэгээд одоо гайгүй явж байгаад атаархна гэдэг чинь бол манад бол одоо жам ясна юм тийм үү? Үгүй Австри та нар чинь те. Үгүй эн чинь капитализмтай цог 2-300 жил явчихад одоо тэгээд бизнес тэр явах би үл нэг юм харамсдгийг. Би айгүй олон юм хийх гээд олон юм бүтсэн болоогүй олон зүйл байгаа. Чи зөндөө юм тий зөндөө юм санаачилсан зөндөө юм санаач. За зарим нь болсон зарим нь болоогүй. Болоогүй нэг юм гэхлээр тэр одоо Александр Сваровскийн том хүү одоо ирээд тэгээ Улаанбаатар хотын ингээд энэ ухаалаг гэрлийн одоо энэ гэрлэн дохооны менежмент хийхэд замын ачаал 30% буурна гэд тэг ингээд таа дэмжсэн хотын мэр байсан. Тэгээд засаг тэр дэмжээгүй. Тэгээ би тэрэн дээр айгүй хөгжилтэй болсон шүү дээ. Одоо хэлчихв. Хэлж. Одоо танаа анги. Тэгээ ягаад тэгээ алгуулчих би харин тий. Танаа ангийн танаа одоо найзуудаа хийн тэр үе чи ерөнхий сайд бол алтгүй байсан. Манай алтгүй юу? Тэгээ ингээ уулзаад ингээ зөвшөөрөл авъя гэсэн чи уулздгүй. Тэгээ тэр хүнээс доброо хэрэгтэй шүү дээ хийх гээд. Тэгсэн чинь үгүй яах наач Сваровскитэй уулзсалаар одоо алт эрдэнэс авилгал авсан гэж хүн үзнэ гэдэг. Бишээ аав нь тийм хүн эн чи өөр компанитай ийм өөр компанитай хүн гэсэн чинь ер нь ерөнхийлөгчийн тамгын газар ер нь ямар хамаатай ингээд эсрүүгсэд уулзаагүй тэр 2 удаа ирээд тэгээд тэр хүн ингээд буцаад явцсан шүү дээ. Үнэхээр хавсалтай. Яг тэр хүнтэй хамт бас нэг сони юм ирсэн шүү дээ үлээ. Бас тэр Австрийн бас нэрийг мартчих. Тэр компаниудын гэхэлэр 20% хямд тэгсээр нь 20 одоо хувь удаан одоо эвдэрдэггүй ингээд зам 20 км зам барьж үзүүлье. Тэгээд одоо манай барьсан зам Европт эвдэрдэггүй маа гэх. Тэр бас найзтайгаа ирсэн шүү дээ. Тэгээд аль нь манай ингээд нэг тэр үе чи хэм блэ нэг ганц үг сайд байсан. Тэгээд манай ингээд нэг хүмүүс ингээд нэг дэмжихгүй яахгүй байсаар байгаа л тэр хоёр хүний урмын хуглаад буцаасан. Тэр хоёр хүнийг авчирсан хүн Швейцарын холбооны улсаас суужсэн элчин сайд хийн штэ нэг Бат жаргал бүр маш их хөдөлмөр гаргаад би очиж ятгаад Монголд очиж энэ замын төвчрлийг бууруулж өгөөч, замыг сайжруулж өгөөч гэхэд хоёр бүр Европын шилдэг хоёр компани эзэн ирээ та уулзаад тэгээд бусд нь дэмжихгүй тэгээд талаар өнгөрсөн л дээ. Тэр үнэхээр жоох харамсалтай. Одоо нэвтрүүлгийн төгсгөл жоохон тийм гонигтай гэх юм одоо тийм сургамжтай юм одоо дурссан. Тэгээд чи ч гэсэн Ричард Бранс шиг ингээл юм үзэл явж байгаа шүү дээ. Ер нь тэгэл бизнес гэдэг чинь бол яг үнэндээ амжилт олсон ч амжилт олоогүй ч үүлээ өрөө үрж явах хэвээр халуунчул байхгүй юу. Тэрийг л битээ болж байгаараа та нар. За бид нар ч гайгүй байхаа зүгээр ингэ бусдын тэр юм бас хөгжил дэвшлийг Монголд ойртуулахад бас ийм гадны бас ер нь бол яг нэг ихэд би энүүхэн дарсанд хэлээ. Одоо би бол дандаа л чигтийн за цагаан чамд одоо та нар бол үнэхээр хувийн хвшил бол үнэхээр мундаг. Хувийн хвшил байгаагүй бол бид нэрээс тэ ковидоор сүрэх байсан. За юу. Хувийн хвшил байгаагүй бол энэ дайны ард дайны юунд хөлт чирэгдээд балрах байсан. Энэ хувийн хвшил чинь бид нарыг ингээ ид шидтэй юм шиг бүх юмар хангаад байлгаад шүү дээ. Тийм учраас одоо хувийн хвшилтэй бол мөргөөл баярлалж та нар шүү. Гэхдээ та нарт атаархагчд их байгаа, аимшигт байгаа болгоцсон юм чинь бол ер нь хүн их сонь шүү дээ. Хүн юмны төлөө зүтгэж яхаар
эхэлж яхад нь баахан доош нь тийм үү? Болцсныхын төлөө хатаархаас болохгүй. Ийм зовлон дундал тууланд одоо өөр арга байхгүй. Урам өгсөнд баярлалаа. Гэтэ энэ одоо үнэхээр хувийн өмч үг хэлэх хэрэгчүүл ардчлалыг авчрахад үнэхээр аимшиггүй одоо хатан зориг гаргаж энэ 50 хувьсгалыг одоо хийсэн тань дахин талархал илэрхийлье. Тэгээд тэр олон хүмүүсийг төлөөлж танд бас үнэхээр Баатар цолог өгсөн. Тэрнийг бол би мэддэг хүний хувьд бол хэлье гэж бодож байна. Үгүй надад Баатар цолог өгөө. Одоо энэ дуруу айгууд төлөөлүүлж өгсөн байхгүй юу? Энэ элбэгдэр зөвхтэй хэлсэн шүү дээ. Надад арчсан бол арчсан намын бүх гişүүд өгч байгаа маа. Чамд төлөөлүүлж өгсөн. Тэгсэн. Тэр үнэ. Тэгээд баярлалаа. Та ингээд бас манай энэ бизнес эрхэлдэг хүмүүст ингээд урам зориг өгсөн бас ийм үг хэлсэнд их баярлалаа. Хувийн хвшил мандтугай. За хувийн хвшил мандтугай. Брансны биш одоо хөгжмийн тухай гэхдээ зүгээр байх уу яг Монголчууд бол шинийг эрэл хийлэх төрлөختсөн. Эрсдлээс үл айх дайчин чанар, дасан зохицох гайхамшигтай чадвартай ард түмэн. Бидний энэ давуу тал Монгол хүмүүр амжилттай бизнес хийх гол хүчин зүйл. Технологийн хөгжлийн тесрэлт, эдийн засгийн тэлэлтэн нь тал нутгийн охид хөвгүүдэд дэлхийд гарах боломж олгоно. Харин бид тасралтгүй суралцаж эрдэм мэдлэгт чамдах нь амжилтын үндэс болох билээ. Энэ үйлсэд өргөл болгож бизнесийн сонгодог 50 номыг Монгол залуустаа зориуллаа. Онцгийн цагаан